Барааг хэрхэн бүртгэх вэ? Тухайн газар ширхгээр борлуулагдах барааны бүртгэлийг тус ангилалд хийн. Захиалга бүртгэхэд ашиглагдах бусын зураг, үн, код, нэр зэрэг харагдан. Жиж анхааруулахад барааны татан авалтыг материалын татан авалтаас тусад нь бүртгэнэ. Мөн барааны үлдэгдлийн тайлан харах боломжтой. Барааны өртгийг бэлтгэн нийлүүлэгчээс авсан үнээр тооцоолно. Үүний тулд меню хэсгээр нэвтрэн орж хоолны бүртгэл цонхоор барааны бүртгэлийг хийн. Нэгдүгээрт барааны нэр, код, үн, тайлбар хэсгийг гараас бичиж бараа хэсэг чекийг заавал чеклж бүртгэнэ. Мөн галтгоонд хэвлэх хэсгийг идэвхгүй болгож хадгална. Хэрв идэвхтэй бол галтгоонд захиалга хэлбэрээр баримт хэвлэгдэхийг анхаарна. Хоёрдугаарт порц, ангилал, хэмжих нэгж, нэмэлт зэргийг бүгдлэх шаардлагагүй ба бараа хэсгийг чеклсэн үед хоолны карт сонгох боломжгүй буюу идэвхгүй болно. Гуравдугаарт зураг оруулснаар заал, киоск дээр хоолны карт дээр харах боломжтой. Бүртгэсэн барааны бүртгэлээ идэвхгүй болгосноор заал хэсэгт харагдахгүй ба устгах үйлдэл хийх боломжгүй байхыг анхаарна.